자리론지롬다 템무대제 아저질리게 달아 할라 니승가르네 구체레 니가 저름이게 바보라지 와야가게 문당 어체리가 바닥도 지리 천노래야 와 더르시르도 마이수스 디글스인데쇼냐 에틀레지와 가저레가다마 아니 부태죄가 가위야만 에틀레트 나르시기 기구생 아체다 남아야마냐 할람니가지 돈망올람마 아니 들은 돌은 돌지만 두휘 호도서고 훈내가 열를 담질타라밀라냐 aldarta namay khajalla dalgara ardaga hulihen dulde ay fi khazamda mi fi gbotte jarru hujta shini tutulloji ollam badr khiro di gargaj onrande chendemrde дэвшүүя. За эрхэм хүндэт үзэгч та бүхэнтэй NTV телевизийн уран бүтээлч хамт олноос Ардын хувьсгалын яруу алдарт 100 жилийн оюун хоёр наадмын тэгш оюун жил 100-ны хүлгүүд гэж Монгол улсад энэ 100-д алдарсан хурдан хүлгүүдийн талаар болон өнгөрсөн 100-д үзүүлсэн амжилтаараа шилдэг 100 хүлгийг одоо бид та бүхэндээ цувралаар танилцуулж энэхүү нэвтрүүлгийг бэлтгэн үзүүлж байна. Өвөр хангайнгийн хайрхан дулаан сүмийн харьяат Монгол улсын дод мандаа яаж Эрдэнэтийн Эрдэнэ чулууны адуун сүргийн дунд төрсөн Дундгой аймгийн Өлзий цүмэн уугуул Батцгийн Наранхуугийн амгалан төрийн ажлын шар газраг Ардын хувьсгалын оюун хоёр наадан 6 удаа дөрвж 2 айрагдан Монголын шигшмэл хурдан мордын их хур дуралдаанд 1 төрвж 1 аман хүзүү улсын мөсийн уралдаанд 5 удаа төрвж 1 удаа айрагдсан буюу нийт улс улсын чанартай нааданд 12 удаа төрвж 4 удаа айрагдсан өвөрмөц амжилтыг үзүүлсэн Монголын алдар хурдан үлгээ. Ингээд өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочин хойморт хурдан морины зураач, за мөн судлаач Бүрүсрэмгийн Даштимрэл хүрэлцэн ирсэн байна. Сайхан тусч байна уу? Сайхан тусч байна. Сайхан тусч байна. За тэгэхээр энэ жил бол Ардын хувьсгалын яруу алдарт 100 жилийн оюун хоёр наадам одоо эсвэл төгөдөө сайхан дэлгэр одоо тэмдэглэх гэж байсан боловч улс орнд үүссэн нөхцөл байдлын улмаас 100 жилийн оюун маань бас одоо жаахан хойшилж байгаа шиг байна. Тэгэд энэ жил одоо бидний зүгээс бол одоо Монгол улсад өнгөрсөн 100 болон өнөө үед одоо хурдалж байгаа 100 шилдэг азраг их мордыг эрен бэлэн одоо өнөөдөр бид бас үзэгч хүмүүндээ мэдээлэл өгнө. Ингээд өөрөөс чинь бол хамгийн түрүүний асуулт Монгол төрийн их баяр нааданд одоо 6 удаа төрүүлсэн алдарт хурдан Дундгой аймгийн Өлзий цүмэн байж Батцгийн Наранхуугийн хурдан амгалан төрийн ажлын шар газрыг бол одоо хамгийн түрүүнд өнөөдрийн одоо нэвтрүүлгийн талаар үзэгч болон танилцуулнаа. Тэгэхээр шар газрагны талаар манай үзэгчдэд та мэдээлэл өгөөч. За тэгээд одоо шар газрыг одоо Монгол хүн бүхэн морь мэддэггүй ч гэсэн хүн бүхэн одоо хайрыг шүтэж хүндэлж явдаг. Энэ 100-д бол өнгөрсөн 100-д 200 дамд хурдлсан одоо гайхамшигт хурдан хүлэг одоо бидний энэ үед бас уралдаж ирсэн сайхан түүх байна. Тэгээд шар газрыг одоо ах トゥ шарга гал хүмүүс бүгд л сайхан монголчууд мэдж байгаа. Тэгээд дээрээсээ удам мөгч хөвөл одоо алдарт одоо моринд тойруулахын тогруу халтар газрыг өвөр болтоорох баах. Тэгээд тэр тогрууд бас эргээ тойруулахгүй тавиад одоо эцэг халтар газар нь одоо эдэн жил байх юм. Халтар газар гарсан байгаа. Тэгээд тэр халтар газрыг ерөнхийдөө томчууд унаг байхаасаа арай л өөр унаг байсан гэж даваа Хуваатарч ярьдаг, Орос солдогч гэсэн ярьдаг л та тийм. Тэгэхээр цус нь бол арай жоохон өндөр хоёр тойруулах хэрэгэд магадгүй их салхин тогроо үед нийлсэн гарсан байж магадгүй тийм азрах байгаа халтар газар. Их гүүний талаар одоо бидүүс ярьдаг шүү дээ одоо тэгээд нөгөө гашраас авсан тийм зулцодоо зугаас авсан цагаан гүүгээд байсан. Тэгээд яг хуу Эрдэнэ чулуу мандаа өөрөө ингээд тодруулаа хөөгөө явахад ширээтийн цагаан болох магадлал өндөртэй маа. Тэрний бас юм байж магадгүй маа л гэжсэн. Сүүлд бас нэг хэдэн жилийн өмнөр болоход ч одоо уул баян адуу юм аа гэдэг бас нэг эзэн нэг 2 3 эзэн гаж ирчээл байгаа юм шүү. Тэгээд Монголын морины дүмэг түүхчин дандаа амаас амдсан юм байгаа тийм ээ. Ер нь бол галшрын одоо будаа гэдэг хүн одоо бурхан болсон тэр хүн авчирж л одоо зулцаг дөрж гэдэг хүн дөгөө тэгээд тэр цагаангүйнээс гарсан л гэж ярьдаг тийм ээ. Тэгээд цагаангүй чинь бас Эрдэнэ чуулга өөрөө авчихтаа бас их гоё ярьдаг. Эндээс чи ерөөсөө тэр нөгөө хинтигийн унаанд суугаад л ерөөсөө мөнгөө өвчлөж явчих юм билээ ш. Тэгээд тэр цагаангүйг чинь бас нэг ач холбогдол яг нөгөө ихнэртэй нөгөө цагаангүйний саам уулах би эрүүл мэндийн зөвлөлт тийм ээ. Тэгж авчирсангүй. Тэгээ эрэхтэй ч гэсэн бас өөрөө их адал явдалтай ирсэн шүү дээ. Тэгээд
тэр 6-7 чадвар худалдаж авсан юм шиг өөрөө унаад бас тэгээд нэлээд чамгүй бас удаан наашаа ирсэн. Тэгээд эрэхтэй охин уран унаг дагаж ирсэн гэсэн. Тэгээд халтартаа оруулаад дандаа жил өнжиж унгалдаг байсан гэсэн. За цагаангүй. Тий. Тэгээд тэр охин гүний дараа чинь охин даагны дараа чинь том шарга гараад. За. Тэгээд том шарга чи 97 онд улсын наадам даа гарагдах. Тэр жил одоо тэгээд дараа жил нь одоо шарга газаргал ах дүү шарга гарч ирсэн байд. Тэгээд энэ хоёр шаргыг чинь дахиад дүү бас нэг ир халтар унаг гарсан гэж ярьдаг шүү дээ. Яг тийм итгэжгээ тийм ир халтар унаг гараад 2000 оны зууданд энэ налаахын нэг өөр байж байгаа гэдүүс нөгөө зууданд ороод. Гэхдээ тэр үед нь Эрдэнэжлөх буцаагаад цагаангүй тэр ир халтар унагтай тойруулахад өгнөө. Би энэ хурдаа цанаа төлөйг авсан иргэд тойруулах тэр хурдаа хатууны төлөв үлдээн гэж даваад очиход хэлсэн юм билээ. Тэгээ ачиж явж байгаад тэгээ машин дээр бас имтсэн тийм түүхтэй юм билээ. Ихтэйг амцсан. Төмөржийг даваад орж байгаа тийм ээ. Тэр үед буцаж одоо халтараа цагаас би үр шимээ цаахан үрцээ одоо буцаагаад бас энэнийхээ төлөйг ингэж тойруулахад өгнө гэдэг ихтэй нөгнө гэдэг дуулна. Тэгээ ачиж авч явсан юм билээ. Том шарга гэж одоо цуутай хурдан ажны бол одоо улсын баяр наадам шүтлэн төрүүлээ соёолон төрүүлсэн. За ингээд бол одоо баг нийлээд одоо уралдаж чадаагүй харамсалтайгаар эндсэн тийм ээ. Баг шарга гэдэг газар бол улсын баяр наадам шүтлэн соёолон төрүүлээд азраг болоод нийт 4 төрүүлсэн. Хүмүүс ер нь шүтлэн улсын баяр наадам төрүүлээд тамирын хурдад төрүүлээд өгнөйн төрүүлээд ихэлсэл гэж бодоод байгаа шүү. Ер нь дааган цагаас эхлээд баг шаргыг уралцсан адуул гэж одоо хүмүүс ярьдаг даа. Тийм даага уйжсэн тэгээд чин тэр үед одоо яг налаахын гол энэ шавхартын хөндий идэвсээр л дааган ганаа гарамжууга аюуш манлаа идэвстэй ойрхомоор уйжсэн байлээ. Тэгээ ерөнхийдөө дааган ганаагаа голчж уйжсэн билээ дааган жилэн тий. Тэгээд энэ яармагт буучаад энэ жаргалантын хамт юм уу нүхтийн хамт юм уу орой тэгээд 19 өнгөрөөгөө харахгүй болохоор дааган ажил хийх юм байсан билээ дааган ганаагаа. За. Тэгээ тэр өдөр дааган ажил хийж байгаа давчаад шарга даах тэр өдөр шарга газар 77 халтаж унаад хүзүүгөө мулталцсан гэсэн. Яс тэр жил тэр уцад төрүүлдэг харийнхаа л ард байсан юм билээ. Зигзагийн зөргөөг яа гэж тийм ярьж тэр жижиг нэгтэй хоёр ард юм чи тий. Тэрнийхээ л ард байсан юм билээ ер нь бол тий. Харигдах нь төрүүлж чадахгүй л. Ер нь тэр харигтайгаа уралдаад харыгаа ер нь тэр хязаалан жилдээ барсан юм шиг бараагүй ер нь хязаалан жилдээж барж чадаагүй билээ тий. Дандаа л ард нь. Тэр харчин бас анцгаа хурдан одоо байсан билээ тэр. Галшрын ухан гэдэг айл одоо нэгтэй өрөөсөн гэж ярьж. Тий, өөрөө Эрдэнэ жулуух юм бас тэгээ найз нь сонгоод авах гэдгсэн. Тэгээд Эрдэнэ жулуух сонгож авсан тэгээд тэгдэж намайг бол одоо чи үнэхээр сайндаа авсангүй бас хямартайдаар сонголоо. Чиний адуу мэдэх юу гэсэн гэж намайг найз минь тэгж ийсэн юм аа тэгэл тэгж ярьдээ шүү дээ Эрдэнэ жулуух тий. Тэгээ 2000 онд уралж чадаагүй дааганда 99 онд. Тэгээ 2000 онд шүтлэн төрүүлээд тэгэхэд одоо хамгийн баг дуу цогоон он унжсэн шүү дээ одоо Эрдэнэ жулуух юм. Цогцаах ингээд. Тэгээ шүтлэн жилээ уг тамирт төрүүлээд өгн оюунд очиж айгийн 3-т хурдлаад 80 жилээр улсын хувьсгалын 80 жилд 2001 онд хязаалаа харагдаад давхар уруугаар энэ баян дэлгэр. Тийм, шуун саарлын наадам. Тий, гүн галуутай нацаг дорж байгаа мэдээсний наадам зориуд тэнд хязаалан төрүүлээ. Тэрийг яг бүсийн статус гүгэж ярьдаг юм билээ. Ямар ч жигтэйг нь том наадам болсон 80 жилд ирсэн ихэнх уяач дараа нь тэнд очиж уралдсан юм билээ тий. Тэгээс хоёрдон жилээ улсын баяр наадам төрүүлээд давхар уруугаа дунд говийн 60 жилд очив. Тэнд бол зөв бас зантайгаа хол төрүүлсэн гэж ярьдаг тий. Тэгээ хавчиг азрах улсын баяр наадамд айргийн 4 толсон тийм ээ. Тэгэхэд Эрдэнэ жулуух даваахаас асуусан би хамт надахад мөр өгж аваад асуусан гэсэн. Жог ажил дутаад байна хаа гэдэгс. Үгүйгүй чи дагуулах гэдэг юм болохгүй чи гэдэг. Тэгсэн давах их сунгаа сунгачаад маргааш тонжууд нөгөөд нь гэлөө. Дахиад нэг хөлс авчих гэсэн Эрдэнэ жулуух. Тэр л буруутсан юм билээ би бадаргаа авчиад арай л зүдргээс уулгацсан та. Тэгээ 2005 6 он тэр чинь 4 төрүүлсэн шүү дээ. Тэгээ хавар доронтод болсон хаврын тэр жижиг багсны нэмж 100 жилээ гэж хаврын бүсийн уралдаанд төрүүлээд ганц хавар уралцсан тэр багш 4 оны хазуу тийм ээ. Тэгээд улсын наадамд төрүүлээд их хурдад төрүүлээд алтан он төрүүлээд одоо манай тогтох жаргал жил одоо тийм ээ. Нэг жил 4 унсан. Тим амжилт одоо байхгүй л байх л да ер нь ингээд рекорд амжилтууд шарга дээр ярихаар 6 төрөв 2 харигл хийж ингээд нэг жилийн 4 төрөв ер нь 12 төрөв 4 харигцсан ингээд яриул харагдахгүй л да шарга гацсан юм тий. Тэгээд 5 6 2 онд бол тэгээд болоогүй л да тий. Би бол зүгээр тэгж боддгийг 2004 онд тэр олон том наадам тэгж уралдсан да. Дүү зээрдэгэд Монголд одоо тэрийг баталдаг олон юм. Дээхэн үеийн олон хурдан зарганууд бол дандаа давхрыгаар уралдаж байгаагүй. Тэрэндээ ч ер нь жил бүхэн хурдан байдаг байсан болов. Дүү зээрдэгэд газарч одоо 2000 онд бас соёлын жилийн этгээд хурдан байж байгаад 2001 онд бас одоо их хурдад уралдаа тийм өмнө их язрагтай явж байгаад харшилж байдаг шүү дээ тий. Тэгэл одоо 2001 онд тэгээ айхтар уралдаагүй 2 онд ч бас айхтар уралдаагүй 3 он завхны 90 жил төрүүлсэн баг тийм. Тэгэхээр шарга азарганы одоо тэр 5 6 онд
ер нь өндсөн тэр уралдаагүй шалтгаан нь ер нь юу юм бэ? 5 хонд бол өнгөний хитэ заргатай явсан гэдэг нь тий. Цагаан хөдөлтөд татуулсан гэдэг юм л дээ тий. 6 хонд ч гэсэн морж байгаа зураг байдаг шүү дээ. Тэгээд бас уяа хөлөө нь бас таараагүй юм уу? Яг яаж уралдсан нь бол байхгүй гэн тий. Тэгээд цагаан азарга, шараа азарга гэдэг ус 6 оныхыг ч гэсэн тэгээд яг морж байгаа зураг нь бол байдаг. Цагаан хөтлийн тэндээс өөрөө хөтлөөд ирж байсан 5 хонд татуулаад гэж ярьж байсан тий. Тий тэгээд цэвэр азаргатай найхтар уралдаа хийсэн байх л та. Тэгээ миний бодлоор бол 4 хонд тэгж 4 том нааданд уралдаж тэгчгээд тэгээд 5 6 хонд уралдаагүй тэр бас нэг жоохон тийм байсан баг. Тэгээд 7 оноос эхлээд ерөөсөө ганц улсын нааданд бол уралдаг болоод 3 жил төрүүлсэн шүү дээ. 4 онд ч бас тэгээд уралдах шалтгаан байсан тийм байтэй л дээ. 4 бас тий нөгөө их нэрийн бие хаа тал бас тий. Тэр болтлоос яг тийм шалтгаантай болоод 4 уралцал юм байлээ. Тэгээд тэр нөгөө бай шагналтын машин тэрийг өгнөгчөд бас өгөөгүй юм байлээ л дээ. Ер нь бол алтаа оны наадан дээр азраганд өгнө гэж эндээс очиод оцоо их мөрөнд одоо түрүү морзор байгаад бас нэг тэд наадам дээр жоохон тийм маргаантай тэгээд байныхаа мөнгө төрхийг одоо бас ингээ үзэгч олон түмэндээ бас хүртээсэн ингээд ирж байгаа хос тийм яриа байдгийн шаа. 789 он дараалаад улсад 3 жил төрүүлсэн дээ тийм ээ. 7 онд ч тэгээ бас их хурд ам үзүүлсэн шүү дээ. Тэгсэн ам үзүүлсэн. За ингээд шарга азарганы амжилтын хувьд бол улсын наадамч хөдлөн төрүүлээд за мөн соёл азарга төрүүлсэн азарга нийлээ 4 төрүүлээд 6 төрүүлээд улсын наадамд хавчиг азарга 4-т ороод залуур улсын энэ жил 4-т ороод ингээд Монгол төрийн наадамд ер нь бидний цаг үед одоо урд түүхэнд ч гэсэн 6 төрүүлж 2 харигдсан ийм адуу бол байхгүй баха тийм ээ. Тийм зүгээр 8 медальтай гэж ярил 3 адуу байна тийм. Авраг зээл. Тэгээ шарга азар 3. Тэгээ энэ шарга маань болохоор төрүүгээрээ 6 төрүү гээ явчихж байгаа. Тэгээ 2 харигтай тийм. Тэгээ бусад яг хаа давхар уяаны наадмууд тэгэхээр бас дахиад 6 төрүү 2 хариг гэд нийт улс бүс их хурдын чанартай юм наадамд 12 төрүүж 4 харигдсан. 12 төрүүлж. Олон яг харигдж байгаа мөрдөд байна л тийм. Чи тэгээ 14 5 хариг төрүү саатууд байсан. Төрүү нь хийдвүлээ. Тэгэл одоо чанар чилжүүлэхэд тэгэл тэр хоолол болчиход байгаа юм л та яг амжилт зууны хувьд бол. За тэгээд одоо Монголын морины түүхэнд одоо азарганд бол ингээд ажнаа шаргаад 6 төрөө. Их моринд одоо бас ингээд энэ 100 дамжигдсан хурдан одоо өөрөө бас ингээд энэ уралдахаас гадна бас тэр түүхэн ч гэсэн сонирхолтой. Яг аврах мөр өгдөг шүү дээ одоо. Ард түмнийхээ дунд одоо аврах зэйд, шуун зэйд, өвгөн зэйд гэдэг энэ нэрээр алдарсан. Төв аймгийн Баян цагаан сумын Сиренемийн банзрагчийн аврах зэйд мөрөө гэж. Энэ мөрний тухай та нэг жоохон нутгийнх нь хүн байна гэж жоохон. Тэднэгүү сайхан ярьж өгөхгүй. Төв аймгийн Баян цагаан сумын уугуул 20 дугаар зууны Манлай урдны нутаг. Төв аймгийн Баян цагаан сумын өрнөх амьдралын нэгдлийн малчин ард сегментийн Батүнгийн адуун сүргийн дундаас төрсөн Төв аймгийн Баян цагаан сумын ариад Монгол улсын мандаяд Сиренемийн манзрагчийн авраг зээртмөр 1961, 1965, 1966 оны улсын их баяр наадам төрүүлж 1959, 1972 оны улсын их баяр наадамд аман үзүүлж 1962, 1968, 1971 онуудын улсын их баяр наадамд хайрагдсан буюу нийт Монгол төрийн их баяр наадамд 3 удаа төрүүлж 5 удаа хайрагдсаны зэрэгцээ ардын улсуудын 40 жил төрүүлж 50 жил дайргийн 3 хурдсан алдар турдан үлгээ. Банзрагчийн зээрд гэдэг мөрийг бол яг сүүлд нь нөгөө нас өвгөн улсын наадамд 20 гараад бас хайрагдсан мөр шүү дээ тий. Ер нь бол Баян цагааныхаа 50 жил 24 настай хайрагдсан мөр. Энэ 56 оны соёл мөр гэж ярьдаг. Тэгээ өвгөн зээрд гэдэг нэр авсан байх. Тэгээ улсын наадамд 3 төрүүл 5 хайрагдсан амжилтаараа бас авраг зээрд гэдэг нэрийг авсан байх. Ер нь банзрагчийн зээрд гэдэг мөрийг бол Төв аймгийн Баян цагаан сумын одоо тэр баруун урд Алтад багийн хүн Цэгмэдийн Батүн гэдэг хүний адуун сүргийн унган мөр. Энэ бол одоо шаантан дээр тэр нөгөө 1968 оны нэг баримт кино байгаа шүү дээ. Түмнийх гэдэг. Тэрэн дээр бол яг тэр тамга нэг тод харагддаг. Энэ саранталгоотой юм 100 цай тамга. Одоогийнхоор бол энэ тодмондаж төмрөч чиргаан тамга мөрхөө. Тэгээд сар нь бол дансар. Тэгээд энэ зээрдмөр бол тэр Батүн гэдэг хүний унган мөр. Тэгээд хязаалан үрээ 1955 оны үед хязаалан үрээ манай сумд улс орон даяар 1955-аас 59 онд ер нь бол нөгөө нийгэмчлэх хөдөлгөөн үүссэн. За өөрөөр хэлбэл хувийн хөрөнгийг одоо улсад одоо шилжүүлнэ. Тийм ээ. Бүгдээрээ хамтарч одоо нийгэм байгуулад эндээсээ энэ мал сургийнхаа ач бинаар одоо хүн ард амьдрна гэсэн ийм одоо үзэл суртал улсад орон даяар яваад тэгээд хязаалан өрөө энийг одоо тэр нийгэмчлэгэнд улсад одоо энийг өсөндөө өгж шít. Тэгээд Батуйнгаа тэр мөр уйх муйх нэр болчихсон байсан уу? Мөр ер нь бол мөр уйж байсан. Зөв. Батуйн гэдэг хүн бол яг өөрөө бол энэ Монголын хурдан морины түүхч амаар дамжин өөрөө бол мордоо уйдгүү. Маранбин баяр гэдэг хүн мордын уйж хурдлуулдаг байсан. Тийм цаг үед тэгээд тэн дотор ороод Тавхай гэдэг хүн манай нутгийнхан бол одоо тухайн үед яагаад гэдэг байсан төгжиг тавхай гэж авгаалдаг. Тийм тавхай гэдэг хүн бол хязаалан зээрд морийг авсан юм байл.
Тэр бол тэр Жамбын тэрвш гэж одоо улсын баяр наадамд өвгөн ноёны элбэг хээр гэдэг газарыг төрүүлэхэд аман үзүүлсэн бог таны зогсоол жаргалантын одоогийн Төв аймгийн Баян цагаан сумын Холиогийн Жамб гэдэг одоо бас нутгийнхан тэр үе тэгж авгаалдаг байсан хүний хүү зайсан тэрвш гэдэг алдартай сайн уяач шинжиж Зээрдмэрийг энэ л хурдан морой энийг ав гэж хэлээ шинжүүлээд за ингээд их залан үрээ агтанд яваад чи шинжихээс өмнө агтанд яваад одоо нийгэмчлэгэнд ороод за тэгэнгүүт тухайн үед нийгэмчлэгээний адууныг тоогоор ингээд хамгаалдаг байсан байна. Тэр 68 оны тэр баримтлагын өндөр тэр Баян цагаан сумын аюушийн оргодлын зэглэмэртэй хоёлоо тэр оргодлын зэглэгдэг мөртэй хоёлоо мордоод уяа тойроо явж байгаа тэр 99-ийн тоо тамгаас харагдаж ял шүү. Яг ажиглал. Тэгээд 99-ийн тоо тамга таарад их цааланд нь тэгээ нийгэмчлэгэнд өгсөн. Өөрөө уяагаас болоод цутаацмаар юм гэж. Оронд нь дахиад өөр адуу болж ирээд орных нь тоо тэнцвүүлэх адуу болж ирээд тамгаар нь 99-ийн тоо тамгаар нь дараа тэгээ өгөө явуулсан. Тэгээ Зээрдмэрийг тэгээд үеж явахт нь Баян цагаан сумын одоо тэр Зээрдмэрний эзэн улсын манлай уяач Сэрэнэмийн манзарагч гэдэг хүний төрсөх Сэрэнэмийн Жамсранжав гэдэг хүн тэр Жамбын тэрвш гэдэг хүнээс би хурдаа дуутай болмоор байна. Хурдаа азрагтайч болмоор байна, мортойч болмоор та надад зааж өгөөч гэсэн. Тэгвэл одоо тэр Данзан даржаа гэдэг айлаас одоо нэгдлийн сүрэгт очисондоо хоёр их хөхөж байгаа усрын ногоон дааг бай. Тэрийг аваад азраг тавь. Энэ Цэгмдийн Батвин гэдэг айлаас одоо 99-ийн тоо тамга дарагдаад давхиа явцсан Зээрдмэр их залмар тэрийг аваад их мөр хий гэж хэлээд. Тэгээ Жамсранжав гэдэг хүн тэр хоёрыг аваад тэгээ сүүлдээ тэр ногоон дааг нь улсын баяр наадамд хоёр аман хүзүүдж хоёр аригдсан нийтдээ улсад 4 аригдсан Жамсранжавын хар саарл гэдэг газараа тэр тэгээд нөгөө Зээрдмэр нь болохоор улсад 3 төрүүл 5 аригдсан манзарагчийн авраг Зээрд гэдэг мөр нь тэр юм шиг ба. Зээрдмэр чинь тэгээд хизаалан тэгээд уягдаагүй. Тэгээ соёолон одоо тэр хажуусны хавтгай гадаг газар өөргөрөө гэдэг Баян цагаанаас одоо өөргөрөөс урагш тэр хажуусны хавтгай гэдэг газар уягдаад. Тэгээ Дундгой аймгийн цагаан дэлгэр сумын наадамд очиж уралдаад соёолмор анх уралдаад битүүмөр хол төрүүлсэн гэж ярьдаг байл. Тэгээ тэр тавхай гэдэг хүн уяад. Тэгээд одоо тэр тэрвш гэдэг хүнтэйгээ хоёулаа уйсан юм шиг байна. 58 оны 56 оны соёол. Тий. Тэгээд 57 онд манай Баян цагаан сумынхаа наадамд уралдаад хавчигмар 3 торсон. Тэгэхэд одоо энэ Яндан Жамцын дөрцөрөнгө одоо амьд байгаа манай сумын бас нэлээд морь сайхан ярьдаг тийм саруулхан тийм хүн байдаг. Тэгээ манай сумын морь жинхэнэ улаан нуурын араар зүүн талаас уралдаг байсан юм. Зээрдмэрний хүүхдийн дөрөв сүрэн тасраад тэгээ Зээрдмэрийн олигтой уралдсан болоогүй хавчигмар манай сумд тэгж 3 турж ирсэн шүү. Тэгээ хойдон жилийн 58 онд ардын хувьслын 47 жилийн огоор гэсэн үг үү тийм ээ. Улсын баяр наадамд алдартай галган хөрм орны дараа орж намын хүзүүдэд тэгэл ер нь улсад уралдах тэгээд шинэ татсан байл. Тэр 8-9 настай цуван дээр ерөөсөй байхгүй. 10 настай мөр улсын 40 жилд 1961 онд 11 настай мөр улсад төрүүлсэн байдаг. 40 жилийн огоор. 40 жилийн огоор. Тий. Тэгтээ чинь ах Жамсрангийнхаа нэр дээр байдаг шүү дээ, тий. Ер нь бол тэр Сэрэнэмийн Жамсранжав гэдэг хүний тэр хүний л анх авч ирсэн мөр. Тэгээд сүүлдээ яг дүүдээ өгсөн. Сэрэнэмийн манзарагч гэдэг хүнд өгсөн. Манзарагч гэдэг хүн бол мөр яа. Тэгээ улсын манлай уяач болсон шүү дээ. Тэгээд Зээрдмэр 40 жилийн ойгоор улсын баяр наадамд 10 настай мөр төрүүлээд тэрнээсээ хойш одоо 40 жилийн ойгоор төрүүлээд 62 онд ч бас ариг 4 дахь гэсэн тийм ээ. 62 онд 4 дахь 63 онд бол 63 64 онд бас цуваа байдгүй. Тэр чи одоо 12 13 нас бас одоо их насны хувьд бол бас тухайн үеийн бол яг эд нас байхгүй. Тэр үедээ бол юу хөөхөр даваа хүү тод манлаа бол 63 онд одоо нөгөө Төв аймгийн 40 жилийн мянган морь уралдаж тийм мянган морь уралдах тэгэхэд бол Зээрдмэр 100 гаргаж ирсэн. Тэгээ ирээд бас одоо жоохон цусаар шигээд ер нь жоохон буруутж байсан. Тэгээ хатгаад имжилсэн. Тэгээ хойтон жил нь бол тэрний хойтон жил тэр имжлэгийн хойтон жил уягдаг байх гэж ярьдгийг. Тэгээд үнэхээр ч одоо цуван дээр байдгүй. Тэгээд 65 66 онд гээд одоо 14 15 настай мөр улсын баяр наадамд угсраад 2 жил төрүүлсэн байдаг. Тийм ээ 65 66 2 жил төрүүлсэн байдаг. 67 онд улсын баяр наадамд чинь Зээрдмэр чинь бас цуванд байхгүй. Цуванд байдгүй. Байхгүй тий бас. Тэгээд 68 онд аригдсан байдаг. Тийм үү 68 каналд аригдсан. 330 хэдэн их насны морноос 4 торслоо гэд байдаг. Тэгээд 69 онд улсын баяр наадамд бас цуванд байдгүй. 70 он байх. 70 онд байдгүй. 71 онд улс хувьслын 50 жилийн ойгоор 3 торохтой 20 настай мөр. Үндсэндээ 10 настай мөр улсын 40 жил төрүүлээ 20 настай мөр улсын 50 жилд 3 тор орсон байгаа. Тэгээд тэгшөө дамж аригдсан. Тий 2 тэгшөө дамж аригдсан. Одоо Самдан жолоочийн унган өнөө халдсан мөр гэдэг чинь аригдсан баг тий. Тэр чинь хязаалан 31 он төрүүлээд 40 жилийн огоор 10 зээрдээ ардаж амгууц ихмэр болоод тий. Тэр халдсан мөч бас галын хөрөмөр авраг зайд хоёрын ардл ордог мөр байсан юм байл шүү дээ. Тийм шүү тий. Тэгээд ингээ бодглохлоор 72 онд бол улсын баяр наадамд Зээрдмэр ч одоо 22 настай мөр.
улсын байр наадам аман үзүүлсэн байдаг. Данзаны минь хээр гэдэг мөрний орд орж аман үзүүлсэн байдаг. За тэгээд 73 онд бол одоо яасныг нь мэдэхгүй 23 настай мөр яасныг нь мэдэхгүй бас суван дээр байдгүй суманд жайрагдсан хүмүүс дайрагдсан хүн мэддэггүй. 74 онд манай сум 50 жилийн ойгоо хийсэн байдаг юм байна л. Тэр 50 жилийн ойд Баян цагаан сумын ламын юндангийнхүү элдвийн шарга гэдэг мөр төрүүлсэн. Тэгэхэд 24 настай мөр улсын тэр 50 жилийн ойд аман үзүүлсэн байдаг. Тэгэд одоо Данзаны мгоо хээрмөр зургаалсан байдгийг манай сумын хэдэн авраг мөрд чинь дандаа 10 дар сундуугын шарга мөр салхин зэр Данзаны мгоо хээрмөр тэр чинь 6-аас хойш дандаа цуваарсан. Тэгээ яг арайч бас нэг насны хэвийг талдаа орцсон тийм цуваа байсан байх л та. Тэгээд бол үнэхээр 24 настай мөр улсын баяр наадад найрагсан 56 оны соёолон мөр гэхлээр чинь энэ зэрдмэр 20 жил тасралтгүй уралдсан юм шиг байна. Тэгээ одоо тэр цуванд байдгүй 4 жилдээ одоо чухам яасан 5 жил байдаг тэр нь одоо яасан бэ? Нэг жил нь одоо яг нэг банзаг дашнимгоо нэг салхин зээртэй нэг уралдсан. Тийм нэг ам яриа байдаг тий. Энэ хоёрыг цуг уралдуулж болохгүй хоёр нэг үрээд бадрах хоёр мөр байна гэдэг. Тийм ам л яриа байдаг юм л да тий. Одоо манай нутгийнхан бол тэгж ярьдгийн зүгээр тэр банзаргчийн зээрдэг дөгмөр 7 настай мөр улсын наадам ам хүзүүдэд 8-9 настай эд байхгүй байсан. Тэр үед нь уйж ирээд бас соёлонд нь доогуур явуулаа. Тэгээд одоо манай сумын тэр нэрт уяач дэндвин дэш нэг гэдэг хүн зарцаад дэш нэг гэдэг хүн нэг хөргөн болсон байж банзаргч очоод. Банзаргч нэг хөргөн гэдэг баг шүү тий. Тэгээд одоо тэр хүн уяад бас тэр зээрд мөрний сайн давах амжилт бол тэндээс ихтэй гэж бас тэр айлын хөргөн болж морой сайн уяад хурдлуулаад улсын наадам 3 төрөл 5 харигдуулсан гэж ярьдгийг. 1976 оны луу жил манай нутагт бас их ган жиг зууд болоод тэр луу жилийн зууданд Баян цагаан сумын тэр Даргат улаан худаг балер хангаа гэж байдаг тэр балерын бар урд сөхөнд зоолтоо одоо зэрдмөр бол байхгүй болсон. Тэгээд 26 та мөрөл байхгүй болсон байна. Тэгээд соёлонгоос хойш тасралтгүй уралдахдаа ер нь л одоо улсын наадам 3 төрөл 5 харигдана. Хэрвээ гэж одоо түүхэн дээр байдаг юм лээ. Хэрвээ гэж байсан бол Данзаны минь хээр галын хөрөн гэдэг тэр хоёр одоо алдартай их насны мөр төрөөг бол улсын наадам 5 төрүүлэх мөр байжээ гэж одоо манай нутгийнхан бас ярьдаг тийм хүндэлдэг тийм хурдан мөр одоо 1974 онд хурдны удам гэж кино хийсэн байдаг. Манайхан кино үйлдвэр мөлдөрхөн хамтраад тэрэн дээр авраг зээрдмөр гардгийг. Танаа Баян цагаанд очоод сундуугаан шарга, дамдунган буурал тэгээд яхад хазааргүй сүүлийн шуучсан мөр уяа төрөөд алхаа явж байгаа тийм бүр духан мгийн буурал уулчихсан тийм дүрс байдаг. Баян цагаан бандрагчийн зээрдэг юмэр улсын наадам 3 төрөлд 6 ирсэн хамтд хурдан хэлгээ. Одоо 25 настай энэ өвгөн зээрмөр модны ангийнхан 50 жил амт хийсэн. Энэ жил сумынхан 50 жил Монгол улсын наадмын олон залуу айраг төрүүлээ уралдан нэгэн удаа наадамжээ. Баян сэргийсэн авдахтай нэг юм яаж дамжин харамдал буурах гэсэн мөр улсын наадамд айраг төрүүлэр асан жолоон олон жил өргүүлсэн хашир түмний ээ. Харин энэ жил зөвхөн үеж ёсоод өвгөн улсын сүмдэгтгэл сул чөлөөсийн амраах гэнэ. Баян үеж сүмдэн шаргамар. Улсын наадамд 2 төрүүлж 2 айраг зориулсан бас нэр гарсан сүмний бүдэн нэгэн билээ. Тэгээ зээрдмэрийг бол яг унган эзэн тэр Батуин гэдэг хүнд нь бол одоо таны адууны нэг ийм мөр хурдлаад байгаа. Тэгээд одоо энэ ямар шуухан мөр байна гэсэн тэр Батуин гэдэг хүн бол амьд байхдаа үзээ тэр их дуу цөөтэй тийм мундаг тулахтай тийм хүмүүний одоо зураг байдаг. Одоо тий. Тэгээд ер нь бол яг манайхаар миний бол нэг чөтгөрийн л дайны мөр байна гэсэн. Таны чөтгөр яадаг мөр гэсэн. Миний чөтгөр улсын наадамд соёлын төрүүлсэн мөр л. Гэхдээ яг урд нь явж исэн 2 мөр өдрөөд унахад дээгүр нь хараагаад цаана тусч байдаг тийм хараа ихтэй мөр байсан юм аа. Миний чөтгөр гэж ярьж байсан гэж байна. Тэгээ тэр айлын адуунаас бол одоо дундгуйн дэрэнгийн учирлын ханзангийн хонгор халдсанмаар. За зарим түүхчид бол Баян зүгтийн даваацрынгийн халзангийн 50 онд улсын 29 жилийн явгар төрүүлсэн зээр талцсанмаар тэдний унган мөр гэж боддог. Ер нь хэрвээ тэгэх юм бол одоо Монгол улсад унган тамхтай 3 их насны мөр нь улсад төрүүлсэн айл ер нь Монголд одоогийн байдлаар байхгүй. Ер нь би тэр Батуин гэдэг айлыг болов гэж дотроо тийм байх юм байна. Энэ тэгээ удам ихтэл матын сонссон юм юу вэ халзан авраг зүйд. Яг Батуингийн Хөвцөвдөр гэдэг газар 1936 онд хувьсгалын 15 жилийн ойгоор улсын наадам соёлын дөрөвт ороод 1938 оны улсын баяр наадамд 7 настай азраг бас дөрөвт орсон байдаг юм байл. Би тэр хүний тэр нөгөө монгол хүчгээр одоо бичсэн бүх морьныхын ийм үнэлгүүдийг сумын орон нутгийн судлах музей гэдэгт өгж яхад нэг харж байсан. Батуингийн Хөвцөвдөр гэдэг газар нөгөө тэгш ойч нь 41 онд тэр жил 7-д орсон байдаг юм байл шүү.
Тэгэхээр тэр улсын наадамд 2 айрагдаад нэг 7-д орсон байгаа лав тэр цувааны тийм ээ үнэхээр баталгаажсан. Тэгэхээр тэр хөгцөл дээр зарганы төл гэж ярьдгийг. Эхийг нь бол яг энэ яг одоо тим юм гэдгийг чинь бол нөгөө биднэрт одоо бичсэн юм алга. Гэхдээ даваа хүү тод манлагийн одоо хамаатан хүндээ одоо Мингит тамдын сүрэн гэдэг хүн даваа хүү тод манлаа энэ төр бол өөжөө гэж одоо дууддаг байх. Эдгээр юм одоо хамаатан. Тэр хүний 85-ны найрнаар одоо Батынгугаас би нэг даваа хуугаа би нэг асууж ирсэн. Одоо авраг зэрдмэрний их нь ер нь юу вэ гэсэн манай баярын адууны цагаан хонгор бүл байдгийг штэ гэж одоо хэлжсэн. Тэгэхээр энэ бол Баян цагаан сумын одоо 20 дугаар зууны 2 ноён оргил болсон тийм 2 урдны дундаас гарсан. Батынгийн манай баярын унган хонгоргоо гэдэг чинь баярын босоос сарлууд гэдэг газар чинь улсад 1 4 3 айрагц өлзий өгний хулын төл. Тэгэхээр өлзий өгний хул Батынгийн зэглэл гэдэг чинь манай Баян цагаан сумд нэрэмжмийн төмөр шилбүр гэж энэ 3 азарганаас Баян цагааны хурд ихтэй гэдэг тэрний хоёрын дундаас төрсөн маар болж одоо зүгээр түүхэнд л одоо тэгж амаа яриагаар үлдсэн л байдаг л да. Энэ зээрдмэр Баян цагаан сумын бандрагчийн урдан зээрд гэж алдартай хөлөгдөө. Энэ өвгөн ч бас нэгийг санаж чадал бусдыг шинжиж байгаа бололтой. Энэ олон мордыг ядаж дайрагдана гэж уян шүү дээ. Бүгд л гордож байгаа. Гэвч бид буурлмар зээрдмэр хоёрын уяада хөлийг бүр эхнээс нь мэдэх болохоор аль нэгийг нь төрүүлнэ гэдэг найдвар байна. За ингээд үзэгч та бүхэндээ өнөөдөр бид 100-ны хөлгүүд нэвтрүүлгийнхаа хамгийн эхний дугаараар Монгол төрийн 2 наадамд 6 удаа төрүүлж 2 удаа яригдсан Амгалан төрийн ажны шар газар, за мөн улсынхаа 2 наадамд 3 удаа төрүүл 5 удаа яригдсан Банзрагчийн авраг зэрдмэрдийн талаар хуучийг та бүхэндээ дэлгэлээ. Ингээд бид дундуур нь бас та бүхэндээ хуур нандин дээхн үеийн одоо хордны удамтай мордын талаарх баримтат кино бичлэгүүдийг бас та бүхэндээ хүргэнэ. Ер нь одоо ингээд 100-ны түүх гэснээс Богдгийнтний их сүргийн төмний хээралаг гэдэг мөр бол одоо Даншиг 7 шөнийн наадамд одоо тий 6 удаа 7 төрүүлсэн нэг ам үзүүлсэн гэж байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ морныг бол одоо яг түүхийг нь талаар ярихлаар үзэгчд маань энийг яагаад оруулаагүй юм бэ гэдэг ч юм уу тий. Ийм одоо юм бас асууж магадгүй л дээ. Энэ тал дээр юу юм бодлоо. Тэг яг хуу Даншиг наадам ардын хувьсгалын ойч өөр л дөө тийм тийм нэг нь ардын хувьсгал одоо ядам манцны ойгоор 21 оноос хойш. Яг хуу 21, 22, 23, 24 онууд бол бүх цэргийн наадам гэж явж исэн тийм. Цуваан ч гэсэн хальтмууд тийм ганц нэг ариг төрүүлсэн мордын цуваанууд л байдаг тийм. Яг 25 оноос энэ үндэсний ардын хувьсгалын ядам манцны 4 жил гэж тэмдэглээд ирсэн. Дээрх нь үеийн хол төр Даншиг наадам богдод одоо Батөр өргөх Даншиг одоо Баян цэнгэл наадам гэж 2 жил 1900 он гарснаас 2 жил тутамд нэг зохиогддог байсан наадам билээ. Тий. Яг хөө тэгээ алдаг мөр бол аргагүй тэр үедээ тэгээд одоо 7 төрүүлж соёолондоо нэг ам үзүүлсэн тий. Мөргээд бид хоёрын өнөөдөр хийж байгаа болохоор ардын 100 жилийн зориулж байгаа болохоор ардын хувьсгалын наадам гэж ядам манцны наадам энэ хоёр нэг ийм л ялгаатай байгаа. Нэг нь бол богдод одоо Батошил өргөх Даншиг наадам. Энэ 21 оноос хойшх нь бол ардын хувьсгал ядам манцны ойд. Зөвхөн яг энэ цагууд нэгт номерт нь бол ажны шарга байгаа. 2 номерт нь одоо их насны 1 номерт нь бол аврах зэт тэгээд яваад байгаа юм л та тий. За энэхүү NTV телевизийн уран бүтээлч хамт олоос та бүхэндээ бэлтгэн үзүүлж байгаа ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан 100-ны хөлгүүд нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт Амгалан төрийн ажны их шар газрах, за мөн одоо улсын баяр наадамд 3 төрүүл 5 харигдсан Банзрагчийн авраг зэрдмэрний талаар бид та бүхэндээ хууч яриаг дэлгэн хүргэлээ. Ингээд бидний нэвтрүүлгийг анхааран үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзъя. 아르론지럼다 템무대제 아저저르리게 달아 할라 니승가르리 구체레 니게 뭐저름이게 바구라지 바야가긴 운당 어체리가 바들러지리 천노래야 바터시여러도 바이수스 디글레슨데쇼냐 에틀레지와 가저레가다마 아니 부태죄가 가위야만 에틀레트 나르시기 기구생 아체다 남의마냐 할람니다지 동망올람마냐 들은 돌은 돌지만 두피 호도서고 군네가 열를 담길 타람일라냐
Aldırtı namay xanjallı dalgara artığı hülüken dudalda Ayfihi zamda mefigi botta jarru hücüta jini tutulloç Ollam batır xiyro di gargıcı onrın devi çendimri dege döpşüler